7-ны баасан гараг өдөртөө 9 хэмээн Дулаанбааг зэргийн хурд тундастай, шөнөдөө 2 хэмээн Хүүтэн, Ялэмгүй хурд тундастай. 5 дугаар сарын 18-ны Бэм гараг өдөртөө 6 хэмээн Дулаанбааг зэргийн хурд тундастай, шөнөдөө 3 хэмээн Хүүтэн үйл багасна. Сонсогч танд ойрын өдрүүдийн цагийн гарын урьдчилсан мэдээлэл танилцууллаа. FM 104 эрүүл амьдралын радио. FM 104 эрүүл амьдралын радио. Нэмэх 18 нэвтрүүлэг. Бэлгийн ариун цэвэр, нөхөн өрчхөн эрхтний эрүүл мэнд, сексийн эрүүл харилцааны талаарх мэдээлэл зөвлөгөөг мэрэгжлийн эмч, мэрэгсэн сэтгүүлчдийн баг бэлтгэн танд хүргэж байна. Нэмэх 18 сэдвийн хүрээнд нуугдж биш, нээлттэй ярилцаж, бэлгийн амьдралын зөв дадал туршилттай болцгооё. Манай нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв барагт 21 цагаас шууд хүлээн авч сонсоорой. Нэмэх 18. Энэ бол зөвхөн томчуудын сэдэв биш. Та өсвөр насны хүүхдтэй ч мэдээлэл зөвлөгөө өгч нээлттэй харилцаа битгий мартаарай. FM 104 эрүүл амьдралын радиог хүлээн аван сонсож байгаа бүх сонсогчдод өчийн мэндийг хүргэе. Тэгэхээр 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цагаас та бүгдтэй нэмэх 18 эрүүл мэндийн нэвтрүүлгээ шууд хүргэж байгаа лээ. Ингээд өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлгийн маань зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их байрах эмэгтэйчүүдийн эмнэлгийн тэргүүлэх зэргийн эхэмч анхаа ухааны магистр Цолмон хүрэлцэн ирсэн байна. Юуны өмнө танд орой мэндийг хүргэе. За танд бас орой мэндийг хүргэе. Арайдаа сонсож байгаа нийт сонсогчдод бас орой мэнд хүргэе. За бидний бас урилгыг хүлээн авч ирж манай сонсогчдод бас зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэн ярилцах сэдв бол эрүүл жирэмслэлт гэж юу вэ те? Одоо ээжүүд маань яаж эрүүл жирэмслэх вэ? Ээж эрүүл бол хүүхэд эрүүл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас яг одоо жирэмсэн ээжүүдэд жирэмслэхээр төлөвлөж байгаа одоо бүсгүйчүүдэд маань тулгардаг мэддэггүй асуултуудад хоёлаа бас өнөөдөр зөвлөгөө мэдээллийг хүргэе. Тэгэхээр ер нь одоо нөгөө жирэмслэлт төлөвлөхийн тулд те хизээнээс яаж одоо энэ жирэмсний төлөлтийг хийж эхлэх ёстой юм бэ? Юун дээр анхаарч одоо үзэх вэ те? Энэ талаар та эхлээд зөвлөгөө өгөхгүй юу? За баярлалаа. Радиогийнхаа нэвтрүүлэгт оролцуулж байгаад их баярлалаа. Ер нь таасаа хэллээ эрүүл ихээс эрүүл хүүхэд төрнө гэдэг хандлага бол сүүлийн үед манад өөрчлөгдсөн. Одоо бол эрүүл ихээс эрүүл хүүхэд төрөхөөс гадна эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө гэдэг чиглэлийн хандлагыг баримталдаг болсон. Тэгэхээр зэрэг одоо зөвхөн ээж төдөөгүй аав бас эрүүл мэндэд анхаарч иж хүүхдэд төлөвлөх нь бол эрүүл хүүхэд төрөхөд үнэхээр чухал ач холбогдолтой. За эрүүл байхын тулд яах ёстой вэ гэвэл ер нь бол жирэмслэхээр төлөвлөж байгаа хосууд биеийн эрүүл мэнд бас мөн сэтгэл зүйн бэлтгэл маш чухал байдаг. За сэтгэл зүйгээ бас бэлтгэхийн тулд бол энэ янз бүрийн төрлийн хичээлүүд бий болсон шүү дээ тий. Ном сонингууд ч байдаг болсон. Одоо тий интернетээс хүмүүс ч мэдээлэл авдаг болсон. За зөвхөн нэг дээр үед бид нөгөө ээж аваасаа дутуу хагас мэдээлэл, найзуудаасаа дутуу хагас мэдээлэл авдаг байсан үе бол ер нь өнгөрөөд орчин үеийн залуучууд бол маш их мэдлэгтэй болсон. Эмчтэй хандж байгаа, асууж байгаа асуулт нь хүртэл бараг мэрэгжлийн төвшөнд лавлаж асуух гээд ирсэн. Тий, төрсэн байгаа тий. Тэгэхээр зэрэг ер нь бол жирэмслэхээр хосууд бол бие маш сайн амжилах хэрэгтэй. Тэр нь бол ерөөсөө л амны хөндөгөөс эхлээл бүхэл эргэтний эрүүл байлгах юм бол ааваас хүүхэд 50%
мэдээлэл авдаг, ээжээс 50% мэдээлэл авдаг. Тийм болохоор зэрэг эцэг их болж байгаа хүмүүс бол хоёулаа адилхан үүрэгтэй. Хэдээр хугацаанаас ер нь одоо бид хоёр ингээд хүүхдтэй болно гэвэл жилийн өмнөөс юм уу 6 сарын өмнөөс юм уу хизэнээс ер нь төлөвлөж бэлдэж эхлэх вэ? Цаг хугацааны хувьд. Ер нь бол хүн насан турш цагаас л эрүүл байхыг эрмэлзэх хэрэгтэй. За тий одоо хорхоотой шүүд байх юм бол эмчлэх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Гэхдээ хэрвээ үнэхээр эмгэгтэй хүн байх юм бол яг жирэмслэх гээр төлөвлөж байгаа бол тухайн архаг өвчин сэдрэлгүй болсон үед нь жирэмслэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол эмчилгээгээ маш сайн хийгээд за тухайн мэрэгжлийн эмчин тэр чиглэлээрээ та одоо жирэмслэхэд боломжтой гэсэн зөвлөмж өгсөний дагуу жишээлбэл одоо чихрийн шижинтэй хүн бол сахара тогтмол хэмжээнд барьдаг ч юм уу те жингээ тогтмол хэмжээнд хасаад энэ хэмжээнд хүрдлээ одоо болно та гэхэд юм уу. За эсвэл зарим одоо бөөрийн архаг өрсөлдөй хүмүүс энэ төр байдаг те. Тэгэхээр зэрэг одоо бөөрийн мэрэгжлийн эмчтэй одоо хэдэн жил эмчлүүлдэг ямар ч байсан намжмал байдалд ороод өвчин сэдрэлийн үедээ биш өвчин нөгөө нэг хагас сэдрэлийн үе гэж бас байдаг. Нэг өвдөл нэг болиол энэ төр те. Тэгэхээр зэрэг намжмал байдалтай орсон үедээ хүн жирэмслэхээр. Тэгэхээр заавал одоо би ингээд жирэмсэн болох гэж байна гэл гинт эрүүл мэндэд анхаарах биш. Ер нь л байнгын эрүүл байх юм бол бас ямар ч те одоо асуудалгүйгээр санаа зовлтгүйгээр жирэмсэлж болно гэж ойлгож байна. Ер нь бол 3-6 сарын хооронд бол хүн одоо гэрэлснээс одоо жирэмслэхээр төлөвлөж байгаа бол 3-6 сарын хооронд бол өөрийнхөө эрүүл мэндийг бол одоо би жирэмслэхэд бэлнэ үү гэдгээ одоо шалгахад бол хангалттай хугацаа. За хорц суршилт хэрэгэлдэг бол тэрийг татгалзах энэ төр бол боломжтой хугацаа. Манай бүсгүйчүүдийн дунд одоо жирэмсэн болчлаа гэдэг төлөвлөөгүй жирэмслэлт маш их байна л да. Бараг тэн хагсан тийм. Тэгээд нөгөө сандардаг гинт ингээд жирэмсэн болчингуудаа за одоо юу илээ яах вүлээ би чинь яах вүлээ гэл те. Тэгэхээр та бас одоо нөгөө нэг жирэмслэхээсээ өмнө нөгөө биеэ бэлтгэхийн тулд тийм витамин уух хэвээр ийм уух хэвээр гэл нэг тийм юмнууд байдаг те. Энэ талаар бас зайлшгүй одоо те жирэмслэгээр төлөвлөж байгаа ойрын хугацаанд төлөвлөж байгаа бүсгүйчүүдтэй зөвлөгөө өгөхгүй. За ер нь бол хүн жирэмснээ мэдэнгүүтээ хамгийн богино эрт хугацаанд жирэмсний хяналтанд орох нь хамгийн ач холбогдолтой. Яагаад гэвэл хэрвээ архаг өвчтэй байх юм бол одоо та цаашаа жирэмснээ тээх боломжтой юм уу боломжгүй юм уу гэдгийг мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах зорилгоор за хоёрдугаарт хүүхдээ эрүүл тээх боломжтой боломжгүй гэсгээ тий. Тэгэхээр зэрэг хүн жирэмснээ мэдсэн даруйдал аль болох эрт хугацаанд жирэмсний хяналтанд орохыг л зөвлөнө. За жирэмсний хяналтанд эрт орсноороо бол хүүхдээ эрүүл тээх за эрсдэл багтай тээх төрөх үедээ эрүүл байх сэтгэл зүгээ эрт бэлдэх гэдэг олон талын ач холбогдолтой. Тийм учраас одоо жирэмснээ мэдсэн даруйдал жирэмсний хяналтанд орохыг зөвлөнө. За жирэмсний эрт үеийн хугацаанд бол одоо гинт одоо хүмүүс ихэнх ярьж байгаа хүмүүс бол гинт мэдчихэд би тийм юм тан хэрэглэх юу вэ гэл ингээл асуудаг тийм. Тэгэхээр зэрэг одоо ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зарчмын дагуу зөвлөгөөний дагуу Монгол улсад бол ихийг хяндаг. Тэгэхээр зэрэг нийт эмэгтэйчүүдэд бол зөвлөж байгаа юм бол фолийн хүчил. За фолийн хүчил яагаад дуудаг вэ гэвэл ер нь жирэмслэхээр төлөвлөж байгаа хоосууд за эрэгтэй хүн ч гэсэн аав ч гэсэн 400 мг-аар 2-3 сарын өмнөөс эхэлж уугаад за жирэмсэлсэн бол ээж нь 800 мг хүртэл нөө фолийн хүчлийнхаа тунг өсгөөд эхний 3 сарыг дуустал байх хэвээр. Яагаад тэгж яана вэ гэвэл энэ фолийн хүчил нь судлагдсан, нотлохоон цуурлагдсан судалгаагаар бол уруул тагнаа сэтэрхий ургийн нуруу нугалмын эвэрхийн гажигаас бол 99% хамгаална гэж нотлогдсон судалгаа байдаг. Тийм учраас бол жирэмсний эхний үед бол фолийн хүчил уухыг зөвлөдөг. За ерөн бол 12-7 хоног дотор бол ингээд ургийн эргэтэн систем үүсэж хөгжиж яадаг учраас ямар нэгэн өөр витамин, эмийн бодис бол аль болохоор хэрэгэлцэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. За зайлшгүй эмчийн зөвлөгөөгөөр одоо дотоод шүрлийн дааврууд нөхөх байдаг юм уу те инсулин хэрэгэлдэг ч юм уу бамбай эмгэгтэй хүмүүс энэ төр даавар нөхөх эмчилгээг бол эмчийн үзлэгээр зөвлөсөн тунгаар нь хэрэглэх нь бол байж болох юм аа. За ингээд жирэмсэн болчлоо. Тэгээд нөгөө бүх одоо нөгөө асуултууд гарч ирж байгаа юм л да. Яг жирэмсний үед ингээл хордлох ч юм уу те за тэгээд ургаа тээж явах явцдаа ээжэд бас магадгүй ингээд нөгөө нэг урдчилж бэлдэж чадалгүйгээр жирэмсэн болчлоо гэхэд нөгөө маш их асуудлууд гарч ирдэг л дээ ээжүүдэд. Тэгээ би бас ингээд ээжүүдийн групп, Facebook дээрх жирэмсэн ээжүүдийн групп гээл группүүдээс нэлээ их судалгаа хийлээ л дээ. Ямар одоо асуултууд ээжүүд асуудаг юм байна гэд. Тэгээд тэн дээрээс бас би яг гол манай ээжүүдэд хэрэгтэй гэсэн асуултуудыг бас нэвтрүүлгийнхаа цагт амжаад танаас асууж зөвлөгөө хүргэе гэж бодсон юм аа. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд жирэмсэн болчоод
шүдний асуудалтай, амны хөндийн асуудалтай байгаа бол энэ тохиолдолд тий шүдээ ахуулах уу, шүдний эмчилгээг ер нь хийлгэх ёстой юм уу, үгүй юм уу, төрүүлтлээ одоо тий хүлээх ёстой юм уу, ийм асуудал гардаг. Энэ дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? За жирэмсний хугацаанд ер нь бол шүдний хорхоо гэдэг бол нийл бактери те бактери цуснд байнга байна гэсэн үг. Шүдний эмгээг бол ер нь жирэмсэн биш гэлтгүү бол байнга л эмчилж явах хэрэгтэй. Шүдээ угаах тий эрүүл ахуй амны хөндийн эрүүл ахуй гэдэг бол маш чухал. Энэ нь бол олон өвчний их үүсвэр болж идэг. За амны хөндөнд буглаа үүсгэх юм уу, хамар залгуурын үрвсэл, цаашлбал бөөр зүрх жирэмсэн үед бол цаашлбал энэ зөвхөн шүдний хорхоо хүмүүс тоохгүй байхад энэ нь бол одоо дутуу төрөх зулбах шалтгааны ч нэг болох болцсошгүй тийм эрсдэлтэй аюултай тийм болохоор зэрэг ер нь бол жирэмснээ мэдсэн ч гэсэн одоо амны хөндийнхөө эрүүл ахуйг бол тэгээ жирэмсний хугацаа харгалзахгүйгээр тэгээ дэмжлүүлэх шаардлагатай. Мэргэжлийн эмч тандаж. Тэгэхээр шүдний эмчилгээ бол хийлгэх ёстой байх нь шүү дээ. Урагт сөрөг нөлөөтэй учраас тий. За тэгээд ээжүүдэд мань бас нэг ийм асуудал байдаг л да. Одоо жирэмсэн байхдаа эход харуулах тий урагт сайн нөлөө үзүүлдэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг ийм янз бүрийн асуудлууд байдаг юм байна. Тэгэхээр ямар давтамжтайгаар одоо тий эход үзүүлэх хэрэгтэй байдаг юм бэ энэ тал дээр? За Монгол улсад бол жирэмсний хяналтыг бол нэг л стандарт барьж янж байгаа. За тэр нь бол ерөнхийдөө дэлхийн жишгт ойрцсон стандарт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хяндаг. За эход харуулахад бол ерөөс зайлшгүй хамгийн багадаа жирэмсний эхний 12-7 хоногтод нэг удаа. За тэр нь бол тодорхой зорилготой хардаг л да. Тэрийг бол мэргэжлийн эмч нь хэлж өгөх. За жирэмсний 27 хоногтод, жирэмсний 33-7 хоногтод, жирэмсний 37-7 хоногтод хамгийн багадаа 4 удаа харсан байх зайлшгүй шаардлагатай байдаг. За ихэр жирэмсэнд бол энэс олон удаа. За эрсдэлтэй жирэмсэнд бол бас 4-өөс дээш удаа харах нь бол эмчийн санал заавраар тий харах хэрэгтэй. Энэ нь бол эхоны шинжилгээ гэдэг бол нөгөө дуу аваа, хит авааны шинжилгээг ихийн хэвлээд байгаа ураг руу хүргээд тэрийг буцааж бүртгэж аваад дэлгэцэнд дүрс болгож харуулдаг шинжилгээ аваа хүний чихэнд сонсогддоггүй. Авааны шинжилгээ баггүй. Тийм болохоор зэрэг энийг бол одоогоор бол хортой гэж яг батлаагүй. Ер нь бол хоргуу гэдэг нь бол олон судалгаа байдаг. Хоргууг талаас нь тайлбарсан судалгаа олон байдаг. Тийм ч учраас эхоны эмч бол ямар нэгэн хамгаалтын хувцсгүй ажилдаг. Сайн дураараа нөгөө ээжүүд ойрхон үзүүлээд байдаг нь бас нэг тийм муу зүйл биш гэж ойлгож болох уу эход? За ер нь бол сайн дураараа үзүүлнэ. Ойрхон зайтай ч гэдэг юм уу, саний одоо нөгөө стандартаас арай олон. За эмчийн саналаар бол олон үзүүлж болно. За тэгэхээр сонсогч та бүгдтэй яг одоо нэмэх 18 нэвтрүүлгээрээ эрүүл жирэмслэлт сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа. Нэвтрүүлгийн маань зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн тэргүүлэх зэргийн их эмч анагаах ухааны магистр Цолмон оролцож байна. Та бүгдэд зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийг сонсож байгаа жирэмсэн ээжүүд, за мөн жирэмсний төлөвлөлтөө бас хийж байгаа одоо бүсгүйчүүд маань асуулт зөвлөгөөнүүдээ манай радиогийн шууд утас 70 10 11 тэгдэрүү утас руу холбогдоод асуух боломжтой, эмчээс бас зөвлөгөө мэдээлэл авах боломж байгаа. За мөн холбогдох боломжгүй бол манай радиогийн 8991 74 47 гэсэн мессеж дугаар байгаа. Ингийн тэгэхээр ийшээ бас мессеж илгээгээд та бүхэн санал хүсэлт асуултуудаа асуух бүрэн боломжтой байгаа. За тэгээд дараагийн асуулт одоо эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн байх үед тохиолддог янз бүрийн нөгөө өрөвсөлт өвчин одоо мөөгөнцрийн асуудлууд их гардаг штэ тий. Тэгэхээр энэ ер нь юунаас болоод одоо мөөгөнцөр их бах хэмжээгээр үүсдэг юм бэ? Ийм тохиолдолд ямар эмчилгээг зөвлөдөг вэ? За ер нь бол мөөгөнцрийн ям бол эрүүл хүний биед ч гэсэн байж ах боломжтой. Гэхдээ тэр нь одоо өвчин үүсгэх хэмжээнд байх уугүй юу гэдэг нь бол тухайн хүний дархлаа, эрүүл ахуйн дэглэмээс бол маш их хамаатай. За тэгээд хэрвээ жирэмсэн үед одоо тийм өтрийн өрөвсөл ярьж байна те мөөгөнцрийн шинж тэмдэг илэрх бол за мэдээж шинжилгээгээр батлагдсан. За эмчийн заавраар тухайн жирэмсний хугацаанд тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй. Одоо жирэмсэн эмэгтэйчүүд болгон мөөгөнцөрд нь гэдэг тохиолдол байхгүй шүү дээ. Тэгэхээр ээжээс бас шалтгаалх нь тий. Ямар шинж тэмдэг илрүүл ингээд өрөвсөл явагдаж чинь ч юм уу мөөгөнцрийн юм юу одоо тий илэрчин гэж ээж үзэх вэ? Одоо жирэмсэн эмэгтэйчүүд маань. За жирэмсэн эмэгтэйд бол өтрээний ялгарл хит ихсэх
тий үнэртэй болох өөртөө эвгүй мэдрэмж төрөх. За тийм шинжүүд илэрх юм бол тэгэл эмчтэй хандах нь хамгийн чухал та. Би ингэж хэлэх гэж байна бас та нэг одоо Facebook группүүдээр их судалгаа хийлээ гэж ярьсан тий. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн эмчид хандаж жирэмсэн гэдэг бол маш эмзэг ураг тээж байгаа гэдэг бол маш эмзэг үе байдаг учраас мэрэгжлийн эмчид хандаж мэрэгжлийн зөвлөгөө, мэрэгжлийн туслалцаа авахгүйгээр за одоо нэг хүний эмчилгээ нөгөө хүнд тохирохгүй шүү дээ. Би ийм эмчилгээ хийлгсэн чи хийлэг гэдэг тийм зөвлөмжөөр бол өөртөө хандахгүй байхыг л ээжүүдтэй загч байгаа. Ээж болгон бас өөр тий. Тийм тухайн хүний өрмөц байдлаас болж болно тий. Тухайн үүсгэгч өрөвслийн байдал нь ямар байгаа, ямар төвшөнд байгаа, ямар ч байсан мэрэгжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь бол таны эрүүл мэндэд дээрэс нь хүүхдийнхээ эрүүл мэндэд бол ач холбогдолтой. Тийм болохоор зэрэг амд амжсан тийм юугаар яриагаар битээ өөрийгөө эмчлэр гэж хэлж байна. Цаашлбал бүр ингээд одоо эмчээс ингээд нөгөө цахимаар зөвлөгөө авахд хүртэл эмчилгээний зөвлөгөө өгөхөд боломжгүй байдаг шүү дээ. Тийм тэгэхэд заавал үзэж уулзж ийж тийм тэгэхэд ингээд амд амжсан яриагаар эмчлэх нь бол өөрт хортой юм аа л гэж. За бас нэг жирэмсэн ээжүүдийн дунд тонус гэдэг зүйл нэлээх тохиолдоод байх шиг байна ажиглаад хаад. Тэгэхээр юунаас болоод тонус одоо тий үсээд идэгин. Тэгээд тонусаас яаж бас хамгаалахын тонус өгж байгаа тохиолдолд бас яах хэрэгтэй вэ? За та их сонирхолтой хамгийн чухал асуулт гэж би бас бодож байна. Баярлалаа. Тонус гэдэг бол за энэ бол одоо уман чангарлыг хэлж байна те хүмүүс бол одоо тонус гэдгийг бол одоо англи дээр ч орс дээр ч тонус гэж хэрэглэдэг учраас манайхан тэгж хэрэглээ сурсан байна. За ер нь бол жирэмсэн умаа бол хэвийн үедээ ердийн тонус гэж байдаг. За ердийн тонус нэг талаас бол энэ ердийн тонус нь бол умаан 15-аас 20 мөнгөн усны багны даралтай хэмжих хэмжээний тонус бол умаад байдаг. Тэр бол хэвийн юм. За нөгөө талаас за хэвийн үедээ нэг дахианы өндөгний арай бага хэмжээний умаа. За тэр нь арцгийн өндөд байрлаж байгаа умаа жирэмслээд бүр одоо 3-4 хил хөөхөд устай ихстэй ингээд яаж тэг хэмжээний болтол томорч сунж байгаа. За тэгэхэд бол ингээд арцгийн хэмд ёроолд барьж исэн холбоос сунаад бүр нэлээд урт сунхана шүү дээ. Тэгэхэд бол бас ээжэд өвдөх мэдрэмж төрдөг. За ялангуяа анхны жирэмсэнгүүдэд бол энэ илүү мэдрэгдэж ашиглагддаг. За тэрийг нь бол одоо хүмүүс бас өвдөж байгаа учраас тонус юм болов уу гэж андуурах тал бол байдаг. За тэгэхээр зэрэг за жирэмсний бас сүүлийн 3 сард умаа цаанаасаа физиологийн үйл явцаараа агшиж басалт өгж гэсэн үг тийм тонус өгж өөрөөр хэлэх юм бол тэгж умаан хүзүүгээ төрөлтөнд бэлтгэдэг. За умаан хүзүүнд богонос савны амсар гэж хүмүүс ярьдаг шүү дээ тийм. Тэр умаан хүзүүгээ нээгдүүлэхийн тулд одоо цаанаасаа физиологоосоо ингэж умаа агшиж тэрийг нь бол одоо эмнэлгийн биш хүмүүс дуншагч гэж ярьдаг тийм. Эмнэлгээлэр бол нөгөө нээсэн эрдэмтнийх нь нэрээр бриксны баслалтч гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг бол хэвийн одоо тонус бол байх ёстой юм. За хэвийн биш одоо хэвийн ердийнөөс илүү тонустай байна гэдэг бол одоо тэр нь зулбуулах хэмжээнд юм уу дутуу төрүүлэх хэмжээнд юм уу гэдгийг бол мэрэгжлийн эмчээр бол онцлуулад эмчилгээ зөвлөгөө авах шаардлагатай. За ер нь бол тийм хэвийн тонустай байх юм уу эсвэл тэр нөгөө одоо умаа томорсноос болоод тэр нөгөө баг зэргийн өвдөх мэдрэмж төрж байгаа энтерт бол эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Тэгэхээр тонус өгж байгаа ээжүүд маань одоо энэ хэвийн тонус өгж байгаа эсвэл бол бас тий яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай байгаа тонусаа яг яаж ялах вэ? Ердийн тонустай байгаа. За ер нь бол жирэмсэн ингээд нэг өвдөд цавны хажуугаар өвдөгч гэдэг юм уу давсаг орчимд өвдөгч гэдэг юм уу тийм хатгах шинж тэмдэг илэрх юм бол за хөдөлгөөнөөс солих халуун цай уух хоол идэх ч юм уу унтаа зэрэгт ч юм уу тийм хөдөлгөөн солиход сууж агаад босох энэ тэргээ тийм үед бол тэр өвдөд эсн тэрүүхэн зураа алга болох. За энэ бол одоо хэвэн байна тий. За ер нь бол бүр химнэлтэй ингээ базлаад эхэлдэг шүү дээ. Одоо 10 минутад нэгч гэдэг юм уу ингээ эсвэл ингээ байнга ингээ гараа хүрэхэд бол ингээ чулуу шиг юм хатуу ерөөсө тасралтгүй тийм хатуураад байх. Эсвэл хүүхдийн хөдөлгөөн огт мэдрэгдэхгүй байгаад хатуу байх энэ төр үед бол эмчтэй заашгүй хандах шаардлагатай. За тэгэхээр манай бас жирэмсэн ээжүүд сонсож байгаа бол тонусаа бас хэвэн байна уу эсвэл эрсдэлтэй байна уу гэдгийг
ялгаж мэдснээр эмчид бас яралтай хандах хэрэгтэй байх нэ. За тэгээ та бүгд бас 70 10 11 тэгдэрүү утас дээр холбогдоод зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа. За ээжүүдэд маань бас нэг одоо тохиолддог зүйл юу вэ гэхээр язралт өгөөд байна гэд тэ арсны асуудал байдаг л да. Тэгэхээр үүнээс ингээд жирэмсний төлөлтөө хийж явах үедээ хизэнээс ер нь язралт бага өгүүлэх ч юм уу, язралтгүйгээр төрхийн тулд яаж одоо хамгаалж анхаарах хэрэгтэй вэ? За язрал бол одоо арсны уян хатан чанар тухайн хүний арсны онцлог уян хатан чанарын байдалтай л холбоотой. Гэхдээ эндээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд одоо арсны уян хатан чанарыг дээшлүүлэх зорилготой янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд их гарсан байна те. Тэрийг хэрэгжилж болно. Одоо манай уламжлалт арга бол сүүлийн тос төрхөх бол бас л арсны уян хатан чанарыг сайжруулж дээшлүүлж байгаа л нэг арга юм байна л да. За нөгөө талаас бол ээж жингээ хит нэмэхгүй байх. Жингийн тухайд би бас яг үргэлжлүүлээд асууя. Тэгэхээр одоо нөгөө сүүлийн үед Холливуд жирэмслэлт гэж ярьж байна л да. Тэгэхээр жингийн хувьд яг одоо тий жирэмсэн ээжүүд маань дээдл нь хичнээн килограмм нэмүүл хэвийн жин нэмэлт гэж үзхөө. Тэгээд илүү ингээд бүр жин нэмэлттэй байгаад байвал бас ээж урагт ямар нөлөө үзүүлэх вэ? За ер нь бол хэвийн жирэмсэн бол 9-15 кг л жирэмснийхаа туршид нэмхий. Хамгийн ихтэй 15. За ер нь бол одоо голдуу энэ нь бол хооллолттой л холбоотой. Хүмүүс жирэмсэлчээд одоо нөгөө юу яадаг штэ би одоо 2 хүн байгаа учраас илүү идэх ёстой тий 2 дахин илүү идэх ёстой тийм биш. Ер нь бол хоолны илчлэг бол жирэмсэн биш үеийнхээс бол ерөөсөө за нэг 100-аас 200 ккал нэмэгдэх. За сүүлийн үед бол хүмүүс их одоо жиндээ их анхаардаг, эрүүл хооллолтыг их одоо ойлгож дэмждэг болсон учраас одоо ихэнх жирэмсэнгүүд бол одоо жингээ бол хэвийн хэмжээнд барьж чаддаг болсон манайхан тийм болоо. За жин итерхийг нэмэх юм бол олон сөрөг талтай. Артерийн даралт ихсэх ч юм уу, жирэмсний үеийн даралт ихсэлт, жирэмсний үеийн хожуу хордлого, за хүүхдийн жин хит нэмэгдэх энтергээд тийм сөрөг талтай их талтай. Тэгээ хүүхдийн жин хит нэмэгдэх юм бол одоо төрөлт жирэмсний хүндрэлт бол эрсдэлтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг хоолныхоо илчлэгийг бол ээж нар зөв зохицуулах нь тархалтаа сэргийлэх. Тэгэхээр жирэмсэн болчлоо гэд бас хит их хоол хүнсээ нэмээд ах нэмэх нь буруу байх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ер нь бол жирэмсэнтэй холбоотойгоор ингээд дотоод хүрлийн олон одоо гормон ялгардаг. Тэгээд хүмүүсийн одоо хоолны туршид өөрчлөгддөг тий. Зарим хүмүүс дуртай хоолндоо дургу болдог, дургу хоолндоо дуртайч болдог юм уу тий. Тэгэхээр зэрэг ямар ч байсан тэрийг бол өөрснөө л зохицуулах л ёстой. Одоо би энэ дуртай байна гэдээ одоо хит их хэмжээгээр янз бүрийн хоол идэх хэрэггүй байх нь. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай за илчлэгийн хэмжээгээ бол зөв тооцох. За авах ёстой нүүр сус өөх тос эрдэс эсэлгээ бол авах хэмжээний хоолоо бол зохицуулж идэх ёстой л гэж хэлнэ. За, эрүүл жирэмслэхийн тулд бас нэг зүйл нь одоо нөгөө жирэмсэн ээжүүдийн маань хувьд одоо эмийн хэрэглээ тий түрүүн бас хоёлаа ярилцлагын ихэнд хальт дурдаад өнгөрсөн одоо нөгөө өмнө нь полийн хүчил уух хэрэгтэй байна гэдгийг гэтэл өөр бас бус ингээд эмийн хэрэглээ магадгүй одоо ургаат хийж явах явцдаа жирэмсэн ээж маань тий ханаад хүрэх ч юм уу янз бүрийн жижиг сажиг юм уух шаардлага гардаг. Гэтэл тийм юм ууж болохгүй ийм юм ингэж болохгүй гэдэг янз бүрийн яриануд идэг л да. Энэн дээр та ямар зөвлөгөө өгөх вэ антибиотикийн хэрэглээний хувьд? За ер нь бол эмийг тодорхой категориудад жирэмсэн үед хуваад одоо юу огт жирэмсэн үед огт хэрэглэж болохгүй юмнууд за A B C D бүлгийн юмуд гэдэг одоо за тэр нь болохоор урагт нэвтэрдэг юмнууд, нэвтрэхгүй юмнууд, ихсийн хоргийг нэвтрэх юмнууд гэдэг. За тэгэхээр зэрэг бол жирэмсэн ээжид бол эмчнэр айл болох ургийн мембран усны мембраныг нэвтрэхгүй, ихсийн хоргийг нэвтрэхгүй ихс бол одоо ургаа хамгаалж байгаа бас нэг төрлийн эргэтэн болдог. Тэгэхээр зэрэг тийм төрлийн юмнуудыг сонгож өгдөг. За сайн дураараа ямар нэгэн юм хэрэглэхгүй байхыг л зөвлөнө. Хэрвээ зайлшгүй юм хэрэглэх шаардлагатай юм витамин ч гэсэн нэг төрлийн юм шүү дээ тий. Зайлшгүй юм хэрэглэх шаардлагатай бол мэрэгжлийн эмчийн зөвлөгөөл авахыг би зөвлөнө. Тухайн эмч бол тий жирэмсний хэдэн 7 хоног хугацаатай байгаа. Өвчний шин чан төлөв нь ямар байгаа юм гэдгээс бол харьцуулж үзээд ямар юм сонгохоо бол эмч өөрөө шийднэ. Тэгэхээр зэрэг бол аль болох урагт хоргүй. Тэр нь бол судалгаагаар нотлогдсон тийм юмнуудыг л хэрэглэхийг л санал болгоно. Намдах эмүүдийн хувьд бол одоо нөгөө байнгын ингээд нэг амьдралд янз бүрийн байдлаар ер нь хүмүүс хэрэглэх гээд идэг штэ. Толгойн өвчин намдах эм энтергээд тэр өвчин намдах эмийн хувьд ямар одоо тий төрлийн эм нь хамгийн ээж ураг хоёрт эрсдэл багтай ч гэдэг юм уу сөрөг нөлөө багтай байдаг вэ?
За ямар төрлийн өвчнийг намдаах вэ гэдгээс их шалтгаална тий. За зарим үед бол одоо шингэн дутагдлаас, агаарын хүчилтөрөгчийн дутагдлаас ч гэдэг юм уу, толгой өвдөгч гэдэг юм уу, тийм төрлийн байх юм бол одоо юу гэдэг шингэнээ ээж бол өөрөө нөгөө эмгүүгээр тийм зэргийн өвдөлтийг намдаах аргыг одоо эрэлхийлэх хэрэгтэй. За үнэхээр одоо яс уурсан, бэрцсэн, ямар нэгэн хаалганы дараач гэдэг юм уу, тий өвдөлт намдаалт эмч зайлшгүй шаардлагатай бол тухайн одоо эмчийн заасан заавраар л хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөнө. Бас одоо ингээд яг одоо юу гэдэг чинь ямар нэг аюултай эрсдэлтэй зүйл болж байгааг нь мэдгүйгээр одоо зулбдаг ч юм уу эсвэл ингээд тий амьгүй урагт хийж байгаа байдал бас нилээдгүй байгаад байна л да. Тэгэхээр яг нөгөө жирэмсний тийм аюултай шинж тэмдгүүд гэхээр ямар шинж тэмдгүүд ер нь илэрхэх вэ? Ямар тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй вэ? За энэ бол жирэмсний хяналтанд ороход жирэмсний хяналтын эмчийн хүн бүртээ зайлшгүй өгдөг зөвлөгөөнүүдийн нэг нь бол энэ жирэмсний аюултай шинжүүдээ. За жирэмсний хяналтанд ороход бол одоо гэр бүлтэй хамт жирэмсний зөвлөгөө өгөх хичээлүүд байдаг. За энд бол аав ээжүүд хосууд хамтран сууж тэр жирэмсний талын мэдлэг, сэтгэл зүйн бэлтгэлийг бол энэ хичээлүүдээр олж авах боломжтой. За тэр дараагийн дугаар тэр одоо аюултай шинж гэдгсэн шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг тухайн жирэмснийхээ хугацаатай хамааралтайгаар тий. За жирэмсний хожим хугацаанд бол одоо даралт ихсэх хэмжээ бол хамгийн аюултай, толгой өвдөх, хүзүү хөшөх, нүдэн доод шиг юм гялалзах, за аюулгаа дээр цанхааж өвдөхч гэдэг юм уу. За жирэмсний эрт хожим аль хугацаанд өтрийгээр ямар нэгэн цусны ялгадас гарах тий, ус гарах гэх мэтийн шинж тэмдгүүд илэрх юм бол 24 цагт хугацаа аргалзахгүйгээр эмнэлэгт яаралтай шаардлагатай. Энэ бол одоо жирэмсний аюултай шинжүүдийг бол бүх ээжүүд мэдсэн байх хэвээр. Жирэмсний хяналтын дэвтэр гэж байдаг шүү дээ. Жирэмсний хяналтын дэвтрийн арын утсан дээр нь жирэмсний аюултай шинжүүд гэдэг бүр нэг бүрчлэн тоочоод өгсөн бичсэн байгаа тэр шинжүүд илэрх юм бол тэрийг бас ээжүүд маань өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй байх нь шүү дээ тий. За энд нэг сонсогчоос мессеж ирсэн байна, би уншаад үгүй. Манайд эмнэлэг ер нь хэр хүртээмжтэй байдаг юм болоо гинүү. За тэгээд бас ирчүүд ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Ямар халамж тавьбал ирчүүдийн одоо хайхардгүй ямар асуудал жирэмсэн эсвэл жирэмслэх гэж байгаа гэр бүл залуучуудад гардаг вэ? Хамгийн жирэмсэлж болох дээд нас гэсэн байна. Хідвэ? Энэ эрэгтэй хүн асуусан байна л да, эрэгтэй сонсогч. Тэгээд хідэн насны одоо лимитийн насны хязгаартай хос болох танилцах боломжтой вэ гэж асуусан байна. Тэгэхээр эрэгтэй талаас одоо ямар анхаарал халамж үзүүлэх вэ гэж байна. За эрэгтэй сонсогч холбогдож байгаад бас их баяртай байна тий. Ер нь бол эмнэлгийн хүртээмжийн талаар бол хоёул эхлээд энэ сонсогчийг холбочих уу? За тий. За. Бэнэ? Сайн. За сайн байна уу, орой минь. Ингээд шууд нэвтрүүлэг байна уу? Мөн байна, холбогдсон байна. Сайн байна. Би нэг асуух гэсэн. За та асуугаарай. Юу савны гадуурх жирэмслэл гэж байдаг да. За. Яагаад савны гадуурх жирэмслэл болтыг бол нэг болсон үедээ дахиж давтагдаж одоо дахиж болох магадaltaй гэдэг болов. Бас яаж одоо дараа имчилгээд ямар имчилгээ хийх болоо энэ тал дээр асуух гэсэн. За та радиогоор хариултаа сонсороо, танаас асуух зүйл байна уу? За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За эхлээд эмэгтэй сонсогчийнхаа асуултанд хариулж байгаа тий. За энэ хүн бол нөгөө савны гадуурх жирэмсэн гэж ярьж байна тий. Энэ бол мэргэжлийн хэлээр бол умаан гадуурх жирэмсэн. За умаан гадуурх жирэмсэн гэж үг хэлж гэнэ үгүй л умаатай жирэмсэн болоогүй л тохиолдлыг хэлж байна. За голдуу умаан гадуурх жирэмсэн нь бол 95-6 орчим хувь нь бол умаан гуурсаа олоод жирэмсэлж байгаа. За ер нь бол гол шалтгаан нь бол дийлэнх шалтгаан нь бол халдвар үрсэл байдаг. За дараагийн дугаарт бол умаан гач хөгжлүүд байж болж байна. Анатомийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой. За өрөө хоолой хэтэрхий урт юм уу эсвэл умаа бүтцтэй шалтгаалаад бас умаан гадуурх жирэмсэн тохиолдож бас болно. За тэгэхээр бид нэр яаж сэргийлж чадах вэ гэвэл ер нь бол боломжтой сэргийлэх арга нь бол одоо халдвар төвчнөөс сэргийлэх тий. Хөтрээний өрөвслэн хэмжлэх, бэлгийн замын халдвар төвчнөөс бол сэргийлэх хамгийн одоо хийж чадах юм бол тэр вэ тий. За зарим одоо мэцэслийн наалтцтай өвчтнөөс энэ төр болоод умаан гадуурх жирэмсэн болсон тохиолдлууд байдаг. Тэгэхээр зэрэг одоо сэргийлэх боломжтой юм нь бол өөрсний хийж чадах юмаа хийсэн
хамгийн боломжтой тий. За нэг умаан гадуурх жирэмсэн болсон тохиолдол бол шалтгаан байгаа учраас давтагдах магадлал бол нэлээд өндөр байдаг. Аха. Тэгэхээр юун дээр анхаарах вэ? Одоо дараагийн эрүүл одоо тий жирэмслэлттэй болохын тулд ч гэх юм уу? За эрт хяналтанд орох жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчтэйгээ зөвлөж ярилцах тий тухайн тохиолдолд ямар шалтгаанаас болж умаан гадуурх жирэмсэн болсон, тэр умаан гадуурх жирэмсний үед ямар эмчилгээ хийсэн, одоо мэсцлийн эмчилгээ хийсэн үү, эмийн эмчилгээ хийсэн үү тий тэрнээс шалтгаалаад дараагийн жирэмсний төлөвлөлтийг бол эмчтэйгээ тухайн хүнтэй тохирсон тийм зөвлөгөө өгнө. Ер нь одоо яг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр тий умаан гадуурх жирэмслэлттэй тохиолдлууд их ирдэг вэ? За ер нь бол эмэгтэйчүүдийн тасаг гэж эмэгтэйчүүдийн мэс цэцлийн тасаг гэж байгаа. За тэрэнд бол одоо өдөр болгон шахвал умаан гадуурх жирэмсний хагалгаа орж байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг би сүүлийн судалгаа нотлоготой тийм судалгаа авч хараагүй байгаа учраас бол одоо тоо баримт хэлж чадахгүй байна. Тэгэхээр үүн дээр бас одоо ээжүүд маань өрөвсөлт ямар нэгэн зүйлээс урдчилж эмчлэх шаардлагатай. За энэ дээр би хэлэхэд бол сүүлд 2018 оны бүх халдварт өвчин одоо амьсгалын замын халдвар тий бөөшөөс бэлгийн замын халдвар гэдэг юм уу бүх халдварт өвчний бараг 50-47% нь бол бэлгийн замаар дамжих халдвар. Одоо ингээд ийм олон халдварт өвчний зөвхөн бараг тал хувь нь ингээд бэлгийн замын халдвар байна гэдэг бол маш сэтгэл эмзэглүүлсэн өндөр тоо юм шиг байна тий. Тэгэхээр зэрэг одоо энэний цаана бол одоо жирэмслэлт төрөлт умаан гадуурх жирэмсэн ч гэдэг юм жирэмсэл төрөлтийн асуудал бол маш эмзэг байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр бас нэмж хэлэхэд бол одоо төрөлхийн тэмбүүтэй энэ төр хүүхд төрөх тохиолдол бол одоо өмнөх жилүүдээс ихсэж байгаа тоо баримтууд харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо бидний хийж чадах юм бол бэлгийн зам ямар нэгэн өвчнөөс сэргийлэх бол одоо зарим үед бол хэцүү байдаг тий. Тэгэхдээ бол бэлгийн замаар дамжих халдварыг бол хүн өөрөө 100% сэргийлэх боломжтой өвчин нь бол энэ тий. Тэгэхээр зэрэг бол чадах сэргийлэх юм бол хийсэн. За нэгэнт одоо бусад өөр шалтгааны улмаас умаан гадуурх жирэмсэн болсон тохиолдолд бол дараагийнхаа жирэмснийг бол одоо эмчтэйгээ ярьж ээж өөртөө тохирсон аргыг сонгох. Ер нь умаан гадуурх жирэмслэлтийг одоо төрүүлэх боломжгүй байдаггүй. За жирэмсэн бол умаатай л хөгжих ёстой. Умаагаас гадуур байх нь бол одоо ээжийн амь насанд аюултай эмгэг байх нь л дэхвэрхэн маш том хүндрлийн нэг болдог. Тэгэхээр зэрэг бол жирэмснээ эрт мэдээд онцлуулна гэдэг бол их одоо амь насаа аврах хэмжээний тийм ач холбогдолтой байна л да. Тэгэхээр зэрэг умаан гаднах жирэмсэн бол ямар ч байсан хөгжих боломжгүй тийх боломжгүй гэсэн үг. За хоёулаа түрүүний эрэгтэй сонсогчийнхаа асуултанд хариулъя. За ер нь бол жирэмслэлт гэдэг бол маш олон тийм нэг одоо дотоод хүрлийн гормоны нөлөө одоо ингээд янз бүрийн гормонуудын ихсэл багсалт эмэгтэйд болдог учраас за эрэгтэй тэрэнд бол эмэгтэй хүн бол янз бүрийн хариу урвал үзүүлдэг. За төрсний дараа ч гэсэн за тэр хариу урвал хэвээр байдаг учраас төрснөөс дараах сэтгэл готролч юм уу те эмзэг болно гэж хүмүүс ярьдаг шүү дээ те. За тэр бол тухайн хүний ааш араншинтай холбоотой биш. Ерөндөө бол жирэмсэнтэйгээ холбоотойгоор бол нөлөөлдөг байх нь те. Тэгэхээр зэрэг ер нь бол гадаад орнуудад энэ тэр сэтгэл зүйчэнд их тусламж үзүүлдэг. За манайд одоо бол сүүлийн үед жирэмсний үеийн сэтгэл зүйчийн одоо бол их зөвлөгөө өгдөг болсон тэр бол сайн талтай. Гэхдээ энийг бол одоо аауд яг жирэмсэн үед бол ойлгож за сэтгэл санааг нь тайвшруулах тийм халамж анхаарал тавих энэ төр бол халамж тавих гэдэг л бол ер нь эрэгтэй хүний хийж чадах хамгийн сайн шүү дээ өөр одоо өмнөөс нь төрөлтэй нэ шиг. Тийм тэгээд тэр нөгөө хосын насны ялгааг бол тийм ялгаа гэж асуусан байсан. Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан насны төрсэн байх л хэрэгтэй тийм үстэй. Дээрэс нөгөө эрэгтэй хүний хувьд асуусан байна л да хамгийн хүүхдтэй болох боломжтой дээд нас нь хэдвэ гэсэн байсан. За ер нь бол нас ахих тусам эрэгтэй эмэгтэй гэлтгөө одоо жирэмслэх одоо чанар буурч идэг тий одоо боломжийг яриаг байна тий чанар буурч идэг. Тийм болохоор зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол хамгийн тохиромжтой насыг 25-аас 35 нас гэж заасан байдаг л да. Гэхдээ энэ бол тэрнээс цааш жирэмсэлж болохгүй гэсэн үг биш. Хамгийн тохиромжтой насны тухай ярьж байна. За цаашлах юм бол ер нь бол 35-аас дээш наснд бол одоо хромосомын эмгэг
эрсдэл нэмэгдэгч гэдэг юм уу те. Ер нь бол одоо жирэмсний эрсдлүүд нэмэгдэнэ гэсэн л санаа хэлж байна. За саяны сонсогчоос маань ер нь гэр бүл болж байгаа эрэгтэй хүн хэдэн настай байвал бас эмэгтэй нь хэдэн настай байвал зохимжтой вэ? Яг таны саяны хэлсэн зүйлийг асуусан байна тий. Тохиромжтой нас гэж асууж байгаа. Хоёр хос хамгийн удаандаа хэдэн нас хүртэл хүүхэд төрүүлэх ёстой вэ? Сайн хэлсэн тий. Ааха. За хамгийн эмэгтэй хүний бол хамгийн тохиромжтой насыг 25-аас 35 наснда 3-4 жилийн зайтай хүүхдээ төрүүлэх нь бол одоо нөгөө жирэмсэндээ бэлтгэгдсэн бие махбод буцаад ингээд ирүүлжих ч гэдэг юм уу те цус багталттай байсан эмэгтэй цусаа буцаад төлжих гэдэг юм уу ямар ч байсан дараагийн жирэмсэндээ бэлтгэгдэх хамгийн тохиромжтой хугацаа гэж үздэг учраас одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр зөвлөмжийг би хэлж байна л да та нарт 25-аас 35 наснда 3-4 жилийн зайтай төрөхийг бол одоо хамгийн тохиромжтой гэж үздэг. Жирэмслэлт бас хоорондын хугацаа ч гэсэндээ те тохиромжтой ахна нь шүү дээ. За насны зөрүүний хувьд бол хүний асуусан байна тий. Тийм үү. За энэ бол хувь хүний сонголт байна. Хэдэн насны зөрүүтэй байх нь одоо жирэмслэлтэнд ямар нэгэн нөлөөтэй гэсэн зүйл бол байхгүй бах тий. За тэгэхээр сонсогч та бүхэн 70 10 11 тэгдүрэн утас руу холбогдоод эрүүл жирэмслэлттэй холбоотой жирэмслэгээр төлөвлөж байгаа жирэмсэн ээжүүд маань магадгүй ямар нэг тулгамдж байгаа асуудал сайн мэдгүй байгаа зүйл байгаа бол нэвтрүүлгийн маань зочин эмчээс одоо асууж лавлах боломжтой зөвлөгөө авах боломжтой өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн тэргүүлэх зэргийн их эмч Цолмон оролцож байгаа. За нэвтрүүлгийн цаг бас нэлээд явсан байна. Тэгэхээр би бас дараагийн асуултыг асууя. Нэг сонсогч маань одоо хеликобактертай байсан. Тэгээд бас тэрийг нөгөө дараа нь жирэмсэн болсныхаа дараа мэдсэн яах хэрэгтэй вэ тий? Эмчилгээ хийх хэрэгтэй юу гэсэн байсан. За эмчилгээ хийх боломжгүй бол бас хеликобактерээ нэмэгдүүлэхгүйгээр яаж одоо тий барих вэ? Энэ нь бас урагт нөлөөлөх үү? Ер нь бол энэ хеликобактерийг бол жирэмслэхээс өмнө мэдээж эмчилсэн байх шаардлагатай. Тэгээд нэгэнт одоо жирэмсэн байгаад мэдсэн болвол за жирэмсний эхний 3 сард бол одоо яг хүчтэй антибиотик уудаг учраас бол яг одоо тэр үед бол одоо яг ходоод эцний зүгээс хүчтэй тийм нөө одоо сэдрэлийн үеийн өвчний сэдрэлийн үеийн тохиолдог л бол одоо эмчилгээгээ төр хойшлуулахаа тэрнээс хойш бол одоо эмчийн заавраар эмчлэх боломжтой гэж үзэх юм бол эмчилнэ. Эхний 3 сард бол болохгүй юм байна шүү дээ тий. Эрсдэлтэй гэж үзэх юм. За хэрвээ жирэмсний одоо эм уух нь одоо уухгүй байхаасаа илүү хортой байх юм бол одоо зайшгүй уухаас аргагүй болдог л доо. Тэгэхээр зэрэг тийм эрсдэлтэй байдалд орохгүй тул бол одоо хүн өөрийгөө бэлтгэх нь хамгийн чухал тий хамгийн сайн тал. За яг бас нэг зүйл байна. Одоо нөгөө яг жирэмсэн ээжүүд маань төрөх төхөөд ирэхээр хизээ одоо тий эмнэлэг тандах вэ? Зарим нь яг нөгөө төрөх үеийн өвдөлт тэрийг одоо яаж мэдэж те эмнэлэг тандах вэ? Яг нөгөө зөв ингээд цаг хугацаанд бас хандахгүй байгаа тохиолдлууд ажиглагдаад байна л да. За жирэмсний хяналтуудаа ингээ үзүүлэлтэд явж байгаа хооронд бол одоо ингээ календарын сараар бол 9 сар шүү дээ тий. Жирэмсний 10 сарын турш одоо ингээ хянагдаж байгаа хоорондоо бол тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байдаг. За тэгэхээр зэрэг жирэмсний сүүлийн одоо төрөх хугацаанд болцсон байхдаа бол одоо ингээ 10 минутад жигд базлаад нэг базалдаг ч юм уу те ямар ч байсан базлалт чигдрээд эхлэхийг төрөлх үйл ажиллагаа эхэллээ гэж үздэг байхгүй төрөх үйл ажиллагаа гэдэг нь одоо мэрэгжлийн хэлээр ярьж байна л да. Тэгэхээр тэгж орчуулсан хэл гэдэг аа. Төрөлт эхэллээ гэхийг бол одоо жигд базалт эхлэхэд бол төрөлт эхэллээ гэж үздэг. Тэгэхээр зэрэг одоо базлахаараа бол яг ингээ жигд давтамжтай нэг амраал нэг базлаад те тэр үедээ л бол одоо эмнэлэг тандах хэрэгтэй. Одоо ямар ч байсан базлалт эхэлсэн бол эмнэлэг тандах хэрэгтэй. За тэр нөгөө түрүүний хэлсэн нөгөө тонус шүү дээ. Тэр бол тонус гэдэг бол тэр базлалтын дэргэд бол их хүч багтай л гэдэг л да. Тэгэхээр жигт базлалттай үед ер нь одоо төрөх гэж байна л гэж эмнэлэг тандах хэрэгтэй хань. Тийм, ер нь бол жирэмсний одоо ээжүүд ер нь бол дандаа тэгдэг штэ. Төрхөд ирэхээр зэрэг яг эмнэлэг явах юмаа бэлтцсэн байдаг штэ. Тийм, тэгэхээр зэрэг одоо ер нь бол бэлэн байдалд ингээд байгаад эхэлдэг штэ. Тэгэхээр зэрэг тэгэл жигт базлаад эхлэхээр гинт гэхдээ төрөх үйл ажиллагаа эхлэегүй, төрөлт эхлэегүй байх үед бол ус гарах тохиолдлууд бас байдаг те. Тэгэх юм бол ерөөсөө хугацаа аргалзахгүй 24 цаг эмнэлэг ажилладаг штэ. Тэгэхээр очих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бас төрөлтийн өвдөлтөй ээжүүд маань мэдчих хэрэгтэй байх нэ. За ерөөхдөө та бүхэн бас ярилцах цаг дуусж байна. Тэгээд сонсогчдоос
За та бүхэн 8991 74 47 дугаарлуу мессежээр бас одоо асуултаа асуугаад зөвлөгөө авах боломжтой. За мөн 70 10 11 тэгдүрэн утас руу холбогдоод зөвлөгөө мэдээлэл авч болно. За бас нэг эрүүл жирэмслэлтэй холбоотойгоор одоо кисүрээр төрсэн ээжүүддээ та бас тий ямар одоо дараа нь гам дэглэн барих уу, арчилгаа, эмчилгээний хувьд тий юу байх вэ? Энэ талаар бас зөвлөгөө өгөхгүй юу? За кесар хагалгаагаар төрнө гэдэг бол одоо мисцлаар төрж байгаа учраас бол одоо жирийн төрсөн ээжээс бол тэнхрэх хугацаанд бас арцсан тодорхой хэмжээгээр урттай байдаг тий. Өөрийгөө одоо ингээд нөгөө юу яхад бие даагаад өөрийгөө бас асрах хугацаа нь бол тодорхой хэмжээгээр хойшлогддог. За тэгэхээр зэрэг одоо эмчийн зааврыг дагалж гэж би тухайн үед хагалгааны явц техник тий тухайн үед ямар байсан гэдгээс бол эмч бол гарахад тодорхой заавар байнга өгдөг. За ер нь бол дараагийн жирэмслэлтэй одоо болвол одоо нөгөө юугаа түрүү хэлснийг л хэлчих чинь те 2-3 жилийн тэр нь дараа жирэмслэрээ гэдэг нь бол ээж өөрөө сэргэх хугацаа байна. Одоо нөгөө талаас бол тэр умаад сорив үссэн учраас тэгээ дараагийн жирэмслэлтийг бол хол байлгадаг нь умаам сорвчлтыг бүрэн идэсний дараа жирэмслэх нь бол одоо дараа ингээд нөгөө умаас хунаад яхад тэр сорвиороо гэмтэх урагдах ч гэдэг юм уу тийм эрсдэл хүндрэл хүлээгдэж идэг учраас бас жирэмсний хугацааг бол хэтэрхий ойрхон байлгах нь бол зохимжгүй л гэж хэлнэ. За хугацааны хувьд анхаарах хэрэгтэй байх нь бос нь бол бас тухайн үедээ эмчийн заавраар эмчилгээнүүд хийгдэх нэ. За тэгээ ер нь одоо ингээд эрүүл жирэмслэлтэд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг зүйлс те одоо ээжүүдэд та анхааруулж хэлэх зүйлс юу бэ нэ? Эрүүл мэндэд нурагтанч тэр өөртөнч тэр те энэ дээр бас за одоо ээжүүдтэй захиад бол хамгийн түрүүнд эрт хугацаанд хяналтанд орохыг л бас зөвлөж байна. За хорц зуршилт хэрэгэлдэг бол одоо хорц зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Тамхи татдаг ээжүүд бас цөөнгүй байдаг тий. Тэгэхээр зэрэг хорц зуршлаасаа татгалзах хэрэгтэй. За одоо тэр нэг амархан ч юм уу нэг юу дими ч юм уу санагдаж байгаа юм шиг боловч жингийн нэмэгдэл гэдэг бол хит нэмэгдэл гэдэг бол жирэмсэнд бас тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй байдаг учраас жингээ тодорхой хэмжээнд барих. За халдварт өвчин байх юм бол одоо маш хурдан хугацаанд эрт тэмчлэх хэрэгтэй гэдгийг л зөвлөх байна да. Аавын талаас бас адилхан эрүүл мэндийн анхаарах хэрэгтэй гэж байгаа тий. Тий одоо яг тэгвэл аавын эрүүл мэндийн мэдээлэл бол удмын мэдээлэл хүүхдэд амжих учраас бол аав нь бас эрүүл байх шаардлагатай шүү дээ тийм ээ. За сүүлд нь та бас одоо ер нь ингээд эрүүл жирэмслэлтэнд хоёлаа бас ингээд сөргөөр нөлөөлдөг эрсдэлтэй болох зүйлсийг бас одоо бүсгүйчүүдтэй зөвлөж хүргэсэн юм чинь сайнаар нөлөөлдөг зүйлс юу байх вэ тий магадгүй хоол хүнсний хувьд ч юм уу за тэгээд ер нь тэр төрлийн зүйлсийг та бас зөвлөхгүй юу? Түрүүний бас асуусан шүү дээ нөгөө эрэгтэйчүүд юу анхаарах вэ гэх тий. За жирэмсэн эмэгтэй бол одоо маш тайван байх тий стресстгүй байх нь бол одоо жирэмснээс сайхан тэгэхэд бол одоо маш их аш холбогдол байдаг. Тэгэхээр зэрэг бол ээжүүдийг хорц зуршлаас татгалцахаас гадна өөрийгөө стресстүүлэхгүй өөрийгөө тайвшруулж сурах тий стресстгүй байхыг бол бас их санал болгож байгаа сүүлийн үед. Сэтгэл санааны хувьд л маш одоо тайван тий дээр монголчууд ч гэсэн дээр үесээ ярьдаг штэ жирэмсэн ээжийг сочоож болохгүй өнтергээ тий тэр бол одоо бас их нарийн юу байсан байна л да. Одоо бол олон хувь тайлбарлахад бол яг тохирч байна л да тий. Хорц зуршлаа бол гэд тэгэхээр нөгөө за ээж нь л болчдөг. Аав нь болдгоо нэг юм байдаг штэ. Тий, ер нь бол тэгээ нөгөө аав нь тамхи татдаг айлын хүмүүс айгүйх тийм харшламтгай байдаг нь дам тамхиталд болсон нөгөө харшлыг сэдэж явах нөхцөл хүчин зүйл болдог учраас бол тамхиталт. За нэг бас нөгөө гэрийн орчин бол бас нөгөө сэтгэл санаа, сэтгэл зүйн бэлтгэлд их нөлөөлдөг учраас хосууд бол одоо хоорондоо ингээд бас чөлөөтэй тэр нөгөө жирэмснийхаа талаар төлөвлөх тэгээд одоо юу гэдэг хяналтандаа орохдоо энэ хамт очиж үзүүлэх жирэмсний хяналтын хичээлд хамт суух энэ тэр бол одоо ээжэд их сайн сэтгэл санааны дэмжлэг болдог. Хүүхдэд ч гэсэн бас их сайн нөлөөтэй гэж судлагдсан байдаг шүү. Тэгэхээр манай эрчүүдийн хувьд бол аудын хувьд адилхан бас хорц зуршлаасаа татгалзах хэрэгтэй байх нэ тий жирэмслэхээс өмнө ч тэр жирэмсэн байх хугацаанд ч тэр болж өгвөл тэрнгээрээ бас одоо ирээдүйд төрөх хүүхдтэй хамгийн сайн нөлөө үзүүлж ийн гэж ойлгочлох нь шүү дээ. За би бас нэг зүйлийг асууя. Нэвтрүүлэг маань оройн цагаар хүрж байгаагийн гол учир утга нь бас юу вэ гэхээр сонсогч нартай илүү бас нээлттэй санаа зовлтгүйгээр тий асуултуудаа асууж зөвлөгөө авах боломжийг олгох зорилготой байдаг. Тэгээд нэг зүйлийг бас их хүмүүс сонирхож асууж харагдсан. Тэгэхээр тэрийг би бас танаас асуугаад өгье гэж бодлоо. Одоо
жирэмсэн байх үед ер нь одоо дотн харьцаанд орох тий боломжтой сарууд ч юм уу хугацаа гэж юу байдаг вэ? Энэ тал дээр та бас тий эрсдэлтэй бас хугацаа гэж юу байх вэ? За ер нь бол энэ бас хосуудын хувьд бол асуудаг жирэмсний хяналтын эмчээсээ бол их асуултын нэг л дээ. Хэрвээ эмч нөгөө одоо хориглоогүй бол за зарим тохиолдолд одоо бэлгийн харьцаа хориглохоос өөр аргагүй тохиолдол байдаг л да. Одоо дутуу төрдөг золбодог хүмүүс зөндөө ойдол тавилсан ч гэдэг юм уу те. За эмч хориглоогүй нөхцөлд бол ер нь бол бэлгийн хэвийн амьдралтай байхад бол болно. Тэгэхээр сарын хугацаанд одоо жишээлбэл зарим хүмүүс тэгдэг штэ эхний 3 сард хоригддаг гэж ингээд нэг тийм хугацаанууд байгаад байдаг. Тэрэн дээр бол аль ч сард одоо аюулгүй гэж ойлгож болох нь тийм. Эмч хориглосноос бусад үед бол хосууд бол хоорондоо хэвийн амьдралтай байхад бол боломжтой. За ингээд өнөөдрийн бас нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. Тэгэхээр төгсгөлд нь та манай сонсогч нарт ээжүүдтэй тий эрүүл жирэмслэхийн тулд одоо ямар амьдралын хэм маягтай байх талаараас гоё сайхан зөвлөгөө хүргэхгүй юу. Тэгээд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Ер нь одоо эрүүл жирэмслэлтийн бас сайн үр дагавар гэж бол ирээдүйд эрүүл төрөх хүүхдийн шүү дээ. Тэгэхээр үүн дээр бас та зөвлөгөө өргөөж. За баярлалаа. Одоо бол ер нь эрүүл эхлээд бол хосуудад бол хамгийн гол нь биеэ эрүүлжүүлэх, дээрээс нь сэтгэл зүгээ бэлтгэх асуудлыг бол эмчнэр их тавьдаг. Одоо генет жирэмслэх бол одоо өөрсөнд нь одоо цочрол болдог. Тэгээ хүүхдэд төрсөн хүүхдэд ч гэсэн бас нэг таатай биш нөлөөтэй байдаг. Тийм болохоор зэрэг сэтгэл зүгээ жирэмснийхаа туршид бол ээжч бэлтгэх хэрэгтэй, аавч бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бол гэр бүлийн сайхан дотн харьцаа бол энэ жирэмсний сэтгэл зүг бэлтгэхэд бол сайн нөлөөтэй. Тэгэхээр ер нь бол миний хэл эмчийн зүгээс хэлэх юм бол жирэмслэх юм бол одоо эрт хяналтанд орох нь хамгийн чухал. За дээрэс нь эмчийн зөвлөгөөгүйгээр одоо амт амтсан яриагаар ч гэдэг юм уу тийм байдлаар эрүүл мэндэд хор хохирол битгий үзүүлээрэй л гэдгийг захих байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн ярьсан зүйлс маань одоо эрүүл жирэмслэлт за мөн одоо нөгөө төлөвлөлт гэдэг зүйлийн талаар аль болох сонсогч нартаа зөвлөгөө хүргэлээ. Тэр төлөвлөөгүй жирэмслэлтийн сөрөг нөлөөнүүд бол өнөөдрийн ярьсан зүйлсийн яг одоо эсрэг нь байх магадгүй тий. Юу ч байдгийн одоо гинтийн янз бүрийн тэр эрүүл мэндийн асуудал ч гэдэг юм уу тэр бүхэн төлөвлөөгүй жирэмслэлтээс үүдж байгаа учраас төлөвлөхийн ач холбогдол чухлыг бас өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүгдэд хүргэхийг зорилоо. Тэгээ нэвтрүүлэгт маань оролцож бас манай сонсогч нарт зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд эрүүлийн сайн сайхныг хүсье. Бүх гэр бүл аз жаргалтай байхыг өрөөё. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэмэх 18 эрүүл мэндийн нэвтрүүлгээрээ өмнө нь бас нэвтрүүлэгт хандсан зарим нэг сонсогчдийнхаа хүсэлтээр эмэгтэйчүүдтэй зориулж нэг ялангуяа одоо жирэмсэн ээжүүдтэй жирэмслэгээр төлөвлөж байгаа залуу хосуудтай гэр бүлүүдтэй бас зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Тэгээд нэвтрүүлгийн зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их байрах эмэгтэйчүүдийн эмнэлгийн тэргүүлэх зэргийн эхэмч цолмон оролцлоо. Тэгэхээр та бүхэн бас нэвтрүүлгийнхаа давталтын дугаарыг маргааш өдшийн 21 цагаас радиогоор бүрийн ихээр нь сонсох боломжтой. Мөн манай радиогийн Facebook хуудас нэрээс нэвтрүүлгийн талаарх мэдээллүүд цаг алдалгүй та үзэж байгаа учраас FM 104 эрүүл амьдралын радио гэсэн Facebook хуудас руу та бүхэн хандаад санал хүсэлтээ илгээх бүрэн боломжтой байгаа. Анхаарал хандуулан сонссонд баярлалаа. Дараа 7 хоногийн пүрэв гарагт 21 цагаас та бүгддээ шинэ дугаараа хүргэх болно.